Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгост гарсан маш аимшигтай нэгэн хэргийн талаар ярих гад бэлтлээ. За энэ хэргийн гол хүн болох Ким гэд залуу байгаа. Тэгээ Кимийн баг нас бол маш өрөвдөлтэй байсан. Тэр архинд донтох өвчтөй эцгийн хүчирхийллийг ер нь тисэж өссөн. Эцэг нь сард дунджаар 3 удаа шахуу цогтуу хүүхдүүдээ бол эрх олгондоо зоддог байсан гэж байгаа. Ээж нь амьдрал ахуйгаа авч явахын тулд аавынх нь оронд амжиргаагаа ганцаараа нуруундаа үрж байсан учраас хүүгээ бол бүрэн анхаарч асрах боломжгүй байсан. Эцэст нь хүүгээ нах цахт нь үлдээгээд ээж нь гэрээсээ явсан. Гэвч тэнд ч гэсэн нах цах нь түүнийг мөн зоддог байсан байгаа. Тэгээ ийм нөхцөл байдалд бол Ким аажмаар гунигтай дотгошоо хүүхэд болж өсөж томорсон. Түүний хувьд сургууль дээрээ ч гэсэн хүүхдүүдтэй сайн нийлдэггүй, найзалдаггүй, ихэвчлэн ганцаараа явж идэг тийм хүүхэд байсан. Тэрнээсээ болоод ч гэсэн сургууль дээрээ ч гэсэн байнга хүүхдүүдэд дээрлэхүүлдэг тийм хүүхэд байсан. Ийм маягаар хангалттай асаргаа хамгаалалтгүй өссөн Ким ахлах сургуульд ормогцоо гэрээсээ ол зогтсон. Найз нарынхаа гэрээр дамжин тэнүүчилж 3 жил орчмыг өнгөрөөгөөд 2003 онд төрлөх нутаг Шинанаасаа гарч Сөүл рүү явж амьдрахаар ирдэг. 2004 онд ганцаараа амьдарч байсан тэр үедээ Ким санамсаргүйгээр интернет чатаар 22 настай Кими Сон гэдэг охинтой танилцдаг. Тэр хоёрын хувьд болохоор интернетээр өөрсдийнхөө амьдралын талаар яаж амьдарч ирсэн, юу таалагддаг гэх мэтчлэн бүхэл зүйлсүүдээ хоорондоо хуваалцдаг байсан. Тэгээд тэгж байгаад Хисон Кимийн гунигтай түүхүүдийг нь сонсоод түүнийг бол нэлээд өрөвддөг байсан юм шиг байгаа. Ингээд хэдэн удаа тэр хоёр болцож аажмаар энэ нь хайр болж 2004 оны 4 сард албан ёсоор хосууд болсон. За тэгээ энэ хоёрын хувьд болохоор ойролцоогоор 1 жил орчим үерхэж байх явцдаа буюу 2005 оны 1 сараас эхлээд тэр хоёрын харилцаа бол баг багаар ан цав хүсэж эхэлсэн. Тэр үед Хисон ахлах сургуулийн нэг найз болох Чүү гэдэг эмэгтэйтэй урт хугацааны дараа тааралдаж дахин хоорондоо харьцаа холбоотой олон найзалж эхэлсэн. Тэгээ Чүү гэх тэр охины хувьд болохоор архинд донтсон мөн л эцэг эхийн хүчирхийллээс зугтаж ганцаараа амьдардаг тийм эмэгтэйсэн. Тэгэд Хисон Чүү хоёр бол уулзаж баг багаар өмнөх амьдралынхаа талаар ярилцсан хуучин шигийн найзууд болсон. Тэгээ удалгүй Хисон ч гэсэндээ Чүүд өөрийнхөө найз залуу болох Кимийг танилцуулсан. Тэгээ Ким болоо Чүү хоёрын хувьд бол бага насных нь амьдрал нь хоорондоо нэлээд төстэй байсан. Аав ээжүүд нь архиудаг. Тэгээд бас түүнийг байнга зоддог ч юм уу тиймэрхүү байдлаар нэлээд төстэй байсан. Тэгээ энэ гурийн хувьд бол үүнээс хойш салшгүй найзууд болон байнга гуруулаа хамт явдаг болж уулздаг байцгааж агаад удалгүй бүр гуруулаа хамтдаа амьдарч эхэлсэн. Энэ гурав Сөүлийн Гүмчонгүү гэдэг газрын нэгэн жижиг өрөөг гуруулаа хамтдаа төрөөсөлж амьдарч эхэлдэг. Мэдээж гуруулаа хангалттай мөнгөтэй байгаагүй. Тэгээ энэ үед болохоор Хисоны хувьд бол сарын төрөөсөө төлдөг байсан байгаа. Ер нь бол ажил хийгээд мөнгө олоод харин Чүү Ким хоёрын хувьд болохоор хэрэглээний зардал ч юм уу тиймэрхүү зүйлсүүдээ олоод ингээ энэ гурав хамтдаа амьдардаг байсан. Нэг удаа Хисон Ким буюу найз залуугийнхаа төрсэн эгчийн гэрт нь очдог. Тэгээ очисон чинь ингээд хэдийд бэлэн мөнгө байсан чинь Хисон тэр мөнгийг нь хулгайлаад гэрээс нь гарсан. Тэгээ мөнгийг хулгайлаад гэртээ ирээд байжсэн чинь Ким буюу найз залуугийнх нь ээж нь өөр хүнтэй суучихсан. Тэгээ хойд автаа болчихсон гэсэн үг. Тэр хойд аав нь гинт нэг өдөр тэдний дээрдэг. Та хэд ингээ айгүй хэцүү амьдрт юм шүү байна. Би ингээ мөгбууд ажил хийдэг юм аа. Тэгээд надад хамт ажиллах хүн хэрэгтэй байгаа. Надтай хамт явах юм бол нэлээд мөнгө олж чадна гэсэн саналыг тавьсан. Энэ үед болохоор Ким болохоор энэ саналыг нь хүлээж аваагүй. Тэгтэл түүний найз бүсгүй Хисон би ер нь хэд хоног хамт яваад ажиллачаад ирье. Нэлээд мөнгө олох юм шиг байна гэж хэлээд хойд аавыг нь дагаад мөгбуу руу яваад өгсөн. Тэгээд Кимийн хойд аавыг дагаа мөгбуу явснаасаа хойш хэд хоног найз залуутайгаа ерөөсөө холбоо яриагүй. Тэгээ энэ үед болохоор Ким бол мэдээж маш их төгшөж эхэлсэн. Яагаад ингээ манай хойд аавыг дагаж явчаад надтай ерөөсөө холбоо барихгүй байна. Арай хойд аавтай маань нийлчээгүй байгаа гэсэн тийм хардлах сэрдлэг бол түүнд төрж эхэлсэн. Яг энэ үед ингээ найз бүсгүйгээ хардаж сэрдээд байж ах үед нь их чинь Ким рүү залгаад өөрийнх нь гэрээс мөнгө хулгайлсан талаар түүнд хэлсэн. Тэгээ энэ үед бол Ким маш их ууралж эхэлсэн. Найз охин нь хичээхэн гэрээс мөнгө хулгайлсан гэдгийг бол тухайн үед юусоо мдээгүй байсан юм билээ. За ингээд Хисон хойд аавыг нь дагаж явснаас 5 хоногийн дараа буюу 2 сарын 12-нд гэртээ буцаж ирсэн. Тэгээ энэ үед бол гэртээ буцаж ирээд
юм хумаа аваад Кимээс салах зорилготой байсан юм шиг хувцас сунаа бөөгнүүлээд яг гарах гад байжсэн чинь Ким Чүү хоёр гэрте ороод ирсэн. Ингээд бол яг нөгөө Ким буюу найз залуутаагаа шууд таарчихсан. Тэгтэн Ким болохоор түүнээс "Чи манай хойд автаа ямар учиртай болсон бэ? Яагаад гэрээсээ явах гэж байгаа? Та хоёр унтсан уу?" гэж шууд асуусан. Тэгсэн чинь энэ үед болохоор нөгөө найз бүсгийн "Тийм ээ, би таны хойд автаа унтчихсан. Тэгээ би одоо чамаас салж гин явлаа" гэж хэлсэн байгаа. Тухайн үед бол Кимийн уур нь бол бүр маш их хүрсэн нь ойлгомжтой. Өөрийнх нь хардаж сэрдэжсэн зүйл нь үнэн болсон гэдгийг ойлгосон мөчөөсөн. Тэгээ тухайн үед бол бүр дэлбэртлээ уурлаад шууд найз бүсгүйгээ зодож эхэлсэн байгаа. Нөгөө Чүүгийн хажууд Чүү болохоор найз бүсгүйгийнх нь уг нь бол багийнх нь найз нь штэ. За тэгэд гэрээсээ цутгах гэжсэн Хисоныг Ким барьж аваад бүхэл бүтэн 3 өдрийн турш гэртээ 20 түүнийг бол бүр маш аимшигтайгаар зодож эхэлсэн. Гэхдээ энэ бол яг энэ хэргийн дөнгөж эхлэл нээсэн. Хамт амьдарч исэн тэр Чүүгийн хувьд бол ерөөсөө тэр найзыгаа өмөрөхгүй харин ч Кимтэй нийлээд найзыгаа бас хамттан зодож эхэлсэн. Тэгээ яг энэ талаар мэрэгчлэтнүүд хэлэхдээ Чүүгийн хувьд баг зэрэг оюуны хомсдолтой байсан гэж үзэж байгаа. Тэгээ тийм учраас ингээ хүний үгэнд ерөөсөө яг зөв бурууг нь ялгах тийм чадвар нэлээ муутай ингээ шууд итгэх магадлалтай өөрөөсөө хүчтэй гэж бодож байгаа хүний үгэнд бол шууд итгэдэг тийм эмэгтэй байсан гэж үзэж байгаа. Тийм учраас Кимийг өөрөөсөө хүчтэй гэж үзсэн учраас Кимийн үгэнд бол шууд итгээд өөрийнх нь найз байна уу юу вэ нүү хамаахгүй шууд ингээ хамт нийлж зодсон гэж мэрэгчлэтнүүд хэлж байгаа. Яагаад гэвэл Ким өөрөөс нь хүчтэй харагдсан учраас. Кимийн хувьд орчууд энэ миний хойд автаа унтсан. Тэгээ дээрэс нь манай ихчээс хулгай хийсэн. Тийм учраас энэ бол маш муу хүн. Ийм хүн бол гэмт хэрэгтэн гэж тооцогддог. Гэмт хэрэг хийсэн хүнийг зодох ёстой гэж Чүүг бол ятгаж Хисоныг хамтдаа зодож исэн байгаа. Ингээд 3-4 хоногийн там үргэлжилж тэр хоёр ингээд баг зэрэг тайвшраад одоо өөр зүйл хийгээд байж байгаа явцад нь Хисон зүхтах завшааныг ингээ харж агаад галт тогоонд аяг тавгнууд нь овоорцсон байгааг хараад би аяг тавгаа угаая гэж хэлээд галт тогоонд аяг тавгаа угааж байгаа царай гаргаж агаад нөгөө хоёрыг өөр тийшээ анхаарч байгаа хоорондоор нь гэрээс гараад зүхтсан. Гэвч харамсалтай нь 200 м орчмол зүхтаж чадсан араас нь нөгөө Ким хөөж гүйцэж ирээд түүнийг буцаагаад чирээд гэрлүүгээ аваад орсон. Хэдийгээр бол тухайн үед бүсгүй хувьд аврал ирэн гудамжинд орилж исэн боловч түүнд туслах хүн ерөөсөө олдоогүй юм билэ. За ингээд гэрлүүгээ буцааж авч орсон Хисоныг бол Ким үргэлжлүүлээд бүр маш аимшигтайгаар зодож эхэлсэн. Тэгээ зодож агаад Ким бодохдоо нэг удаа зүгтсэн юм чинь дахиад зүгтэж магадгүй байна. Тэгээ би түүнийг бол маш олон өдөр ингээд зодчихсон. Тэгээд хэрвээ зүгтаагаад цагдаад очиод намайг ийм олон өдөр зодсон гэдгийг хэлчих юм бол би гин буруутан болох юм байна гэж бодож эхэлсэн гэж байгаа. Тэгээд түүнийг зүгтаалахгүй тулд бүх хувцсыг нь тайлаад хаалгандаа бүр цоож хийгээд тэг үүнээс хойш Ким найз бүсгүйгээ гэрт ямар ч хувцсгүйгээр байлгаж эхэлсэн. Тэгээ байнга зодно, гэр орныхоо ажлыг хийлгэн, хоолой хийлгэн ингээ ер нь бол баг боол шигээ байлгаж эхэлсэн. Тэгэл байнга нөгөө нэг Чүү болоод Ким хоёр ээлжилж түүнийг ингээд хардаг байсан, хяндаг байсан байгаа. Гэртээ нэг нь гарах юм бол нөгөөх нь заавал үлддэг. Тэгэл орж ирээл яагаад гэрээ цэвэрлээгүй байгаа, дутуу цэвэрлсэн байна, муухай хоол хийсэн байна, энд бохор байна, ийм байна, тийм байна гэж бүр түүнийг үргэлжлүүлээл байнга зодддаг байсан. Сүүлдээ бүр оройн 9 цаг нь Хисоныг зодддаг цаг болж өөрчлөгдсөн байсан. 9 цаг болонгууд тэр хоёр түүнийг зодддаг болж эхэлсэн. Сүүлдээ бүр тэр хоёрын зодох нь бол бүр улам илүү ширүүсч эхэлсэн. Өмнө нь ингээ гараараа зодддаг байсан чинь сүүлдээ бүр хатаагч, тавиур, хувцсны үлгүүр, юу л ийм хатуу зүйлсүүдийг авчирч түүнийг зодддаг болж эхэлсэн байна. Ингээд энэ зодуур нүдүүр бол бүр 1 сар үргэлжилсэн. Ингээ 3 сарын 20-ны оройн 9 цагийн үед түүнийг захиал зодож эхэлсэн. Тэгээ энэ үед Хисон найз залуугаасаа бүр ингээд уучлалгүйгээд би ямар ч цагдаад мэддэхгүй, хүнд ч мэддэхгүй. Би үүнээс хойш өрсөд хийсгүй юм шиг байна. Би яг хөх гэж ах шиг байна. Та хоёр намайг зүгээр л ингээд сул тавиад явуулчихаа. Би хүнд ч хэлэхгүй. Та хоёрт ямар ч гомдол гарахгүй гэж гуйсан. Тэгээ ингэсэн хэдий ч гэсэндээ мэдээж бол тэр аимшигтай тамлагч Ким Чүү хоёр бол найз бүсгүйгээ зодохоо зогсоогоогүй. Үргэлжлүүлээл зодсон. Ингээд түүнийг хорсноос бүр 44 хоног өнгөрч 44 дахь хоног буюу 3 сарын 30-ны шөнө 10 цагийн үед энэ тамлал бол бүр оргилдоо хурж маш аимшигтайгаар зодож эхэлсэн. Тэгээ энэ үед Хисон ухаан алдаж унсан. Түүнийг ухаан алдаад унчихсан байхад хүртэл зодуураа зогсоохгүй асаагуур авчираад түүний биеийн үсэн хэсгүүдийг ингээ шатаагаад бүр арсыг нь хүртэл төлсөн байсан. За тэгээд энэ бүх аимшигтай яргалал, тарчлалыг үзсний эцэст бол Хисон маргаашийнх нь 10 цагт амь насаа алдсан. Ингээ нийт 45 хоног
маш аимшигтай тарчлал яргаллыг үзснийхаа эцэст ингээм амнасаа алдсан байгаа. Миний тайлбарлаагүй бас бүр маш аимшигтай юм яргаллууд бүр зөндөө байсан байгаа 45 хоногийн туршид. Тэгээ яг энэ хэрэг дээр болохоор хоёр хэрэгтний хувьд бол яг яаж энэ хэрэг нийлэрч баригдсан нь бол тодорхойгүй юм билээ. Би уг нь бол нэлээд судалсан боловч яг энэ талаар гарч ирээгүй. Гэхдээ ямар нэгэн хэрэг хийсэн хүн бол заавал угаасаа илэрдэг. Тэгээ энэний дагуу энэ хоёр бол мэдээж цагдаад баригдсан байгаа. За ингээд цагдаад баригдаад 2005 оны 8 сард бол шүүх хурал болсон. Шүүх хурал дээр Ким найз бүсгүйгээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би ерөөсөө алга санаа байгаагүй гэсэн тайлбарыг бол тавьж эхэлсэн. Тэгээ түүнийг зодсон шалтгаанаа миний хойд автаа унтсан, миний ихчээс мөнгө хулгайсан учраас би түүнийг зодсон гэж өөрийгөө бол тайлбарлсан. Гэхдээ алга санаа байгаагүй гэж бол үргэлжлүүлж өөрийгөө өмгөөлсөөр исэн. Мэдээж бол шүүхээс алга сэтэл огт байгаагүй болвол бүхэл бүтэн 45 хоногийн турш хүнийг бол тарчлаан зовооно гэж хизээч байхгүй гэж үзэжсэн. Гэхдээ маш харамсалтай нь шүүхээс тухайн үед оноосон ял бол үнэхээр бага 15 жилийн ялыг оноосон байгаа тэр хоёрт Ким болон Чү хоёр. Тэгээ 15 жилийн ял авсан мөртлөнгөөсөө Ким Чү хоёр давж заалтсан. Тэгтэл бүр харамсалтай нь 2 дугаар шатны шүүх хурлаар ялыг нь 12 жил болгоод багасгачихсан. Тэг мэдээж хохирогчийн талаас бол дээд шүүхүүд хандсан. Гэвч дээд шүүх болохоор энэ 1-2 дугаар шатны шүүх хурлын шийдвэрийг хоёуланг нь хүчингүй болгоод дахиад энэ хэргийг авч хэлцэх хэрэгтэй байна гэд хоёуланг нь бол ингээд цуцалчихсан байгаа. Ямар үндслээр цуцалсан бэ гэхээр Чүгийн хувьд болохоор яг зөв бурууг ялгах тийм чадваргүй ер нь баг зэргийн юм оюуны хомсдолтой эмэгтэй байсан учраас энэ хэргийг бол дахиж сайн нягтлах хэрэгтэй. Энэ эмэгтэйд бас арай хүнд ял өгсөн байна гэж ер нь бол үзсэн шүүхээс. Тэгээ үүн дээр нэмээд Ким Чү хоёрын хувьд хоёулаа бага наснаасаа хүчирхийлэл дунд өссөн учраас энэ талыг нь бас харгалзаж үзэх хэрэгтэй гэж үзсэн. 2006 оны 4 сарын 14-нд дээд шатны шүүх хурал болсон. Тэгээ энэ шүүх хурлын үеэр болохоор Кимийн хувьд болохоор 24 настай, Чүгийн хувьд болохоор 22 настай байсан байгаа. Тэгэхээр хохирогч бүсгүйгийн хувьд бас 22 настай байсан гэсэн үг. Яагаад гэвэл Чүтэй нэг ангийн найзууд байсан учраас. За тэгээ яг одоогийн байдлаар болохоор яг энэ хэргийг дахиад ингээд авч хилцээ явж байгаа юм билээ. Гэхдээ удахгүй шүүх хурал нь болох юм шиг байлээ. Ерөнхийдөө тиймэрхүү мэдээллүүд гарсан байсан. Би тэгээд яг мэдээлэл нь гарвал та бүхэндээс пост хэлбэрээр оруулъя. Тэгээ миний хамгийн дээдл нь 12 жилийн ялан л хэвээр үлдэх байх. Магадгүй тэрнээс доошлж магадгүй гэж би бодож байна. Хэрвээ 12 жилийн ял авах юм бол энэ хоёр хэрэгтний хувьд бол бараг л одоо ингээд шууд суллагдана гэсэн утгатай. Яагаад гэх юм бол аль хэдийн 17-8 жил ингээд бараг хоригдчихсан байгаа учраас энэтэй ингээд тэнцэтгээд бараг энэ хоёр шоронгоос суллагдах байх гэж бодож байна. Одоо тэгэхээр ч энэ хоёр нэг дөнгөж 40 явж байгаа л хоёр хүн байгаа гэсэн үг миний бодлоор. Тэгээ мэдээж энэ хоёр хүний мэдээллүүд нь бол яг тодорхой ил нийтэд гараагүй юм билээ. Яагаад тэгэхээр бүх нөө шүүх хурлынхаа шийдвэрүүд нь тодорхой гараагүй учраас за ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол нэлийн юм төвөгтэй жоохон бачимдуулсан, тавчдуулсан яг нэг бүх зүйл нь тодорхой болоогүй ийм хэрэг байлаа. Тэгээд магадгүй энэ хэрийг сонссон хүмүүсийн үед нэлээд тавчдсан баха гэж би бодож байна. Тэгээд бас иймэрхүү яг шийдвэр нь тодорхой гараагүй хэрэгүүд бас нэлээд их байдгийм байлээ. Зарим хэрэгүүд бүр ингээд одоо хүртэл олон жил болсон ирнээсээ шүүхийн процесс нь ингээд явж байгаа хэрэгүүд ч гэсэн нэлээд их байдгийм байлээ. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэн энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ бичиж хуваалцаарай. За миний бодлоор бол Солонгосын шүүхийн ял бол нэлээд бага гэж би боддог. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Та бүхэн бас сувг дээрээ лайк, subscribe дараагүй байгаа лайк, subscribe дараа сувгаад дэмжээд өгөөрэй. Тэгээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.